Энэ өдрийн минь өнөөдөр хичээл шатрын өрг. За тэгвэл шатрын өрг гэж яг юу юм бэ гэж бодно. Мэдээж шатар маань шатрын өрг маань өрг гэж хэлж шүү дээ. За шатрын өрг маань 1-р шугамнаас 8 дахь шугам хүртэл A шугамнаас H шугам хүртэл нийт 64-нүүдийг шатрын хөлөг гэж нэрлэнэ. За шатрын хөлөг маань шатрын хөлөг маань дагаад явъя. 1 2 3 4 5 6 7 8. За босоо 8 нүдтэй. За тэгвэл хөндлөн 1 2 тэгвэл 1-ээс 8 ахна. За хөндлөн шугам маань 1 дахиад тэмдэглэж явах уу. За хөндлөн шугам маань A-ээс H хүртэл. За хөндлөн шугам маань 1 2 3 4 5 6 7 8. Бас 8 нүдтэй байна. За босоо 8 нүдтэй, хөндлөн 8 нүдтэй. Хар цагаан өнгийн нүдийг шатрын хөлөг гэж хэлнэ. Шатрын хөлөг. За мэдээж хөлгөн дээр шатар тоглоно. Шатар тоглохын тулд шатрын өрг байх нэ. Шатрын өргөн дээр мэдээж дүрснүүд байрлана. За тэгвэл дараагийн хичээлээр хэлүүлээ. Шатрын өрг гэж шатрын дүрс, шатрын нүүдлүүдийг үзнэ гэсэн. За өнөөдрийн хичээл маань шатрын өрг гэж